Синхрон хичээл шалгалт генетик вариац ба орчны хүчин зүйлийн нөлөө гэсэн хичээлийг бэлтгэн бичлэг болгон хүргэж байна. Тэгэхээр зэрэг генетик вариац шинж тэмдгийн ялгааг бий болгоно. Зүйлийн доторх байтугайлын хоорондын ялгааг вариац тодорхойлж өгдөг байна. Фенотипийн вариац нь бол генетик вариац болон хүрээлэн буй орчны хүчин зүйлээс шалтгаална. Фенотипийн вариацыг олохдоо бол генетикийн ялгаа болон орчны хүчин зүйлийн нэлбэрээр болдог байна. Байтугайлуудын хоорондын генийн бүрдэл юм уу ДНХ-ийн дарааллын ялгаатай байдлыг генетик вариац гэж нэрлэнэ. Шалтгаан нь бол миоз хуваагдал, кроссоговор явагдах, зүйл хоорондын санамсаргүй үржилт орох, гаметуудын санамсаргүй үр тогтолт, мутац зэрэг шинэ аллел үүсэх зэргээр илэрдэг байна. Кроссоговорын үр дүнд үүсэх рекомбинант хромосом ууд хромосомын үл хамаарах сэлгэлт санамсаргүй үр тогтолт нь аллелуудын шинэ хоршлыг нэмэгдүүлж генетик вариацыг бий болгоно. Мөн аллелийн хоршлоор бол тодорхойлогдсохгүй шинж тэмдэг тухайн орчиндөө илүү сайн тохирч байвал ийм генотиптэй организм өсч үржин илүү олон үртэл үлдээх замаар дараагийн үеүдэнд бол генээ дамжуулнаа. Байгалийн шалгарлын үр дүнд орчиндөө ивээгдсэн генетик вариацын хуримтлал үүсдэг. Ингээд бол генетик вариац нь бол популяц дахь зарим байтугайлуудад бол илт давуу байдлыг бий болгодог бол байгалийн шалгалт явагдах боломжийг бүрдүүлж өгдөг байна. Вариацыг бол тасалдах вариац, үл тасалдах вариац гэж хоёр ангилна. Тасалдах вариацын жишээ бол цусны AB0 системээр хүний цусны бүлэг 4 бүлэгт хуваагддаг. Энэ нь бол завсрын цусны бүлэг гэсэн ойлголт байдаггүй тул тасалдах вариацын жишээ юм. Энэ шин чанар нь тодорхой бүлгүүдэд хуваагдана. Завсрын утга байхгүй ихэвчлэн нэг генээр хязгаарлагддаг. Орчны хүчин зүйлийн нөлөө багнан графикаар төрслөгдөнэ. Харин үл тасалдах вариацын жишээ бол хүмүүсийн өндрийн ялгаа нь бол үл тасалдах вариацын жишээ юм. Тэгээд өндрийн ялгаа нь тасралтгүй үргэлжилсэн өөрчлөлтийг үүсгэдэг тул гистограммаар илэрхийлэх боломжтой. Фенотипийн тодорхой шин чанаруудын хувьд тоон ялгаа байгаа тохиолдолд илэрнэ. Олон генээр хянагддаг. Хүрээлэн буй орчны хүчин зүйл нөлөөлнө. Хэвийн тархалттай хонх хэлбэрийн графикаар үүсдэг байна. Минд үйлдэлтийн морины талаар тайлбарлая. Хэдий олон тооны үр төлөв гаргах нь тухайн амьтны амьдрах стратегтэй холбоотой. Минд үйлдэлтийн морийг бол 3 хэлбэрт хувааж үздэг. Нэгт нь бол цөөн үр төлөв гаргадаг, түүндээ анхаарал халамж тавьдаг хүн гэх мэт том хөгтөн амьтдад бол тохирно. Хоёр дахь график бол завсрын шинжтэй хөл хорогдлын эрчим тогтмол мэрэгч сэр нурууг үйдэн гөрвөл нэг нас тургамлуудад тохирно. 3 дугаар хэлбэрийн морин бол олон нас тургамал загас ихэнх сэр нуруугүй амьтан зэрэг олон тооны үр төлөв гаргаад тэдэндээ анхаарал халамж тавьдаггүй амьд бие махбодод хамаардаг байна. Амьдрах стратегийг бол 2 графикаар илэрхийлнэ. Амьд организмын тоо толгойн өсөлт орчны хүчин зүйл шийдвэрлэх үүрэгтэй. Орчны хүчин зүйлийн нөлөөгөөр үр төлөөс цөөхөн нь мэндүүлдэж цаашд үржих тул популяцийн өсөлт удаашрнаа. Өөрөөр хэлбэл популяцийн тоо толгойн дундаж түвшинд бол хэлбэлцдэг байна. Эдгээрт бол идэж тэжээлийн өрсөлдөөн, өвчлөл, махчлал, эзэмшил нутгийн зан дурх, дотоод хүчин зүйлс, хорт хаягдал зэрэг бол нөлөөлнө. Тодорхой амьдрах орчинд амьдрах байтугайлын тоо хязгаартай байдаг. Энэ графикийг бол К-стратеги гэж нэрлэнэ. К-стратеги нь бол харьцангуй тогтвортой орчны нөөцийн хэмжээнд тохирсон юм шалгалт байна. Дараагийн график дээр бол R-стратеги. R шалгарал нь популяцийн өсөлтийн эрчим өндөр байх нөхцөлийг ивэн тэтгэх юм шалгарал юм. Популяцийн хэмжээний хэлбэлцэл ихтэй богино хугацаанд өөрчлөгддөг орчныг эзэмшин амьдардаг зүйлүүдэд R шалгарал ажиглагдана.